та нэг бага хэмжээгээр өнгөч бид гайхаадсан. Энэ бодгочийг хүрэхгүй тэрс бай хэлээдсэн шүү дээ. Тэгээ яг нөгөө нэг таны гэсэн хэмжээгээр чинь бодоо өс нэмж авна гэж авсангүй. Ямс бодоо дуусчлаа тэнд үлдсэн байж байгаа хацыг боднуудсан бүгдээрээ. За сайн юм ба. Сайн байна. Ажил мундаг байна уу? Яг яваал ажил хийгээл хийж. За будгийн авсан будгийн хадлаар сэтгэлээр уулзаж. Тэг яг анх танаас нөгөө нэг та нэг бага хэмжээгээр өнгөч бид гайхаадсан. Энэ бодгочийг хүрэхгүй тэрс бай хэлээдсэн шүү дээ. Тэгээ яг нөгөө нэг таны гэсэн хэмжээгээр чинь бодоо өс нэмж авна гэж авсангүй. Ямс бодоо дуусчлаа тэнд үлдсэн байж байгаа хацыг боднуудсан бүгдээрээ. За одоо бас байдаг юм байна. Бас болдог болсон юм байна. Чи өнөвшөхгүй мө хэрүүлэг. Харин тий. За бодлоо яаж өгдөө. За эхлээд нэг саард нэг тий. Тий одоо энэ анх таасныхаа бетон хаан дээр байсан юм одоо бүгдийн гүрүүнтэй тавиад араас нь бүгдийн одоо эмс шүрчтэй явсан байгаа. Тэгээ доотлын давдрын доотлын хэсэг болон хамгийн хэсэг бүгдийг нөхрүүшээ яваад өгсөн байгаа. Буцаагаар бэжтэй хамгаалахаас бас. За өнгө яасан. Яг тий өнгө бол яг л гарч юм байна. Цагаан өнгө юуны өнгө мөгөл цагаан өнгөний ихгүй цав цагаад гартай байна айгу. Босдоо өнгнөөсөө илүүгээр. Ажиллахад чинь шүршилт хийсэн тий дараа. Тий одоо энэ өнгөрсөн гэхэд ер нь өнгөрсөн мөрзө гарахгүй их амар байд юм байна ер нь. Өнгөрсөн мөрзө гараад байдаг шүү дээ зарим боднооч нэг мөх алаглаад байдаг. Тийм хүн бол ерөнхийд дуртай. Ажилд бол тэмтэй. Тий ажилдаа тэмтэй хамаагүй амарчлаа өгч байгаа юм л да. Тэгээс нь олон дахин будаар давхар болгоод хэрэг байхгүй болгож байгаа гэсэн. Одоо үнэсэн биз дээ. Тий үнэсэн. Мэдэх гадаад нь яг л өгд юм байна угаас. За гол нь одоо энийг асуух гэдэг юм лээ. За баярлалаа. Тэгээд улам үнэмшээд явж шүү чи. За. Энэ засварын ажил дээр ашигласан бас нэг манай брэнд бол энэ 5 boys гэх нэртэй. Одоо турк нэршил болохоор тэр бүрээ бидэрт ойлгох сонсогддог 5 boys гэдэг нэртэй. Интерьерийн засал ашиглаж байгаа хамгийн одоо өндөр үзүүлэлттэй бодог гэж одоо өөрсөнд энэ дээр тэмдэглэгээтэй байгаа. За тэгээд энэ нэг гол давуу тал байгаа. Тэр нь болохоор Nippon Paint компани гаргасан будгууд дотроос хамгийн цагаан гэж явдаг. За тэгээд энэ цагааных нь үзүүлэлтийг бусад будгнуудтай бусад будгийн компаниудын цагаан өнгөтэй харьцуулаад илүү тод цагаан болдсон байна гэдэг үзүүлэлтийг одоо юу гэх лаборатори болон туршилтаар гаргаж ирж өөрсдийнхөө брендийг болоод магтдаг. Ийм брендийн будаг байгаа. Хөх болохгүй, шаргал өнгөтэй болохгүй, мөн гадаргуу дээр зураас болон цаанаасаа нэг гэрэлтэж өөр өнгө гэрэлтэх асуудлыг бол бүрэн хязгаарч чаддаг тийм будаг байгаа шүү. Энэ одоо бидний хувьд бол эмүүсийн төрлийн одоо хэрэглээ таазанд бол ашиглахад хамгийн таатай будгийн материал байгаа шүү. За ингээд 5 boys